Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар нэг хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яа ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөл. Эвис телевиз мөрөөдөл бийдэг нэвтрүүлэг. Бивэнд сайн ойлгож ярилцаж суугал дотны харилцаа байна даа. Одоо бодоод өрөөд үцэгт арх угаад годомжинд явж байгаа. Ямар ч хүнтэй таарлцсан. Нэг сайхан нэрүүл сарвал ухаан хар сайхан дотны харилцаа үүсгэж явж байсан баг. Одоо энэ арх уухгүй байгаад болохоор нээлттэй жоохон шудрагдуу баймаар одоо тийм илэн талдангүй байж байгаа л одоо дотны харилцаанд одоо тэгшилж л та. Тэсрэлттэй энэ бол ихгүй задраа тий. Бичиж үзсэн. Би бол ерөөдөө бол биччихсэн. Яг одоо бихийг ус багтаа холиод өөрөөр нь бичгээд ямар байх юм? Бүр их усархаг бичвэл яаж уусаж хөнгөн тоон гарах юм? Одоо төсөл бороо мэтэй гэж. Уран зөрөгтэй сэтгэл. Бороо асгарч байгаа юм шиг тэрэгж байгаа гэсэн утгаар аг орж ирсүүгээд bitчлээ. Хүний нэр одоо ганцхан орж байгаа шүү дээ. Тэр нэрийг өндөрт өргөх ирэх нь зөвхөн таны зүрх сэтгэл дотор оршиж байгаа шүү. Хүн нэрээ тогос өдөө гэж энэ нэрийг хичээж явна гэд ер нь өөртөө амлаж ин да. Сайхан өрөөл хийсэн. Тэр өрөөл бэл болтгоо гэж бодож байна да. Сайхан баярлалаа. За хураа. Мөрөөдлийн нэвтрүүлэг та амьдралаа өөрчлөмөр нэ зорилт төслийн цорол агаарыг үзэгч та бүхэнд хүргэж байгаа. За нэвтрүүлгийн оролцогчид 14 хоног адиктологийн эмнэлэгтээ хэвтэж 4C буюу Миннесота хөтөлбөрөөр цогц эмчилгээ үйлчилгээг аваад өнөөдөр яг 14 хоноод гарах гэж байна. Тэгээд энэ хэд маань сэтгэл санаа нь ямар байна, яаж өөрчлөгдсөн байна, эмчилгээ үйлчилгээ нь хэр болсон байна гэдээ бүгдээрээ хамтдаа оролцогчтойгоо бүгдээрээ уулзъя. Одоо сэтгэл заслын эмчилгээ, йог эмчилгээ гэдэг олон төрлийн эмчилгээ орсон шүү дээ. Гандлага эмчилгээ, хандлагын эмчилгээ гэдэг аль эмчилгээ нь илүү өөрт чинь нөлөөлсөн? Йог. Тэгээд эд нөгөө заасан хичээлүүд бүгд толгоонд бас юм ойлгуулж ийлээ. Мэдээ юм ойлгож авлаа. Энэ эмчилгээний дарга нь өчтөр бидний хүлээн авч уулзлаа. Сайхан бас сургамжийн өгөөг хэлжээ. Бас сайхан зүйлүүдийг хэлж байна. Энэ эмчилгээ бас хамт олондоо яриллаа. Манай эд ч сэтгэл санаа их сайхан боллоо. Бүгдэндээ өөрөө ч гэсэн би сайхан боллоо. Энэ хичээл, сургууль, энд 14 хоногийн хугацаанд юу сурсан. Тэгэл ерөнхийдөө бол толгойдоо бүгдийг л хийж авлаа. Бас дэвтэр дээрээ тэмдэглэж авсан. За хамгийн хүлцсэн юм яа? Сэтгэлд одоо хамгийн хүлцсэн зүйл бол одоо тэр арх гэдэг зүйлээс л ер нь хол болох байх юм бол тэгэл бүх юм болно гэсэн бодолтой тий. Тэр ерөөс хамгийн их зүрхэнд их үлдлээ. Гой байла бүр нээлттэй сэтгэл хөдлөөд бүх эмчилгээ үйлчилгээ сайн адиглог эмчнэр төвийнхэн бүгд амар санаа тавьж эмчилж байна те. Хүний сэтгэл хөөрөл ямар байх хэвээр те. Хитрхи их давангаа хөөрж болохгүйгээр хөөрсөн шиг хөөрнө. Давруулж болохгүй хөөрхөл хамгийн чухал юм байна гэдгийг би амар ойлголоо. Тэгээд энэ төвчөндөө маш баяртай байгаа. Энд байгаа хамт олон маань ч гэсэн бүгд их гоё эмчилгээ авлаа. Яаж өөрийгөө үгүй гэж хэлэх үү гэдэг арга сурсан уу? Тийм нэг аагийн ах ирсэн. Жаргал сайхан гэдэг ах ирсэн. 27 жил ер нь ариг согтруулах зүйл хэрэглээгүү гэж лээ. Тэгээд бид нэр хичээл сургалт орохдоо их юм зааж өгсөн. Тэрнээс нь бас би ухаандаа тогтоож авсан юм бас байгаа. Архийг уух тусам хүн улам л доошоо уруудаад явна гэхээс дээшээ нэг алхамч дээшилдэг байгаа. Тийм болохоор би одоо гэхэд жишээ нь маширд миний би гэхэд одоо А4-ийн шин цааснаас эхлээл дээш нэг сүнг гэл явах нь шүү дээ. Тийм л мэдрэмж төрлөө надаа. За. Вау.
Ямар гоё ялаа вэ? Эхэлж яхад нь харсан энэ чинь ингээд цас орсон юм шиг юм цагаан бах юм шүү дээ, тий? За. Ямар ч байсан эмдэгт байсан 14 хугацаанд эрүүл мэнд талаасаа бас сэтгэл засын талаасаа үнэхээр сайхан сэтгэлд хүрсэн сайхан эмчилгээнүүдийг авлаа. Хүмүүсээс сайхан урам зориг дэмжлэг авлаа. Гэхдээ бас өөртөө бас зориг тавьсан, зоригтой хүрээд ард нь гарна гэдэг бол бас өөртөө өгч байгаа маш том дэмжлэг шүү дээ, тийм ээ. Өөрийгөө урамшуулад би ямар хугацаанд ямар нөөц болцоогоо яаж ашиглаад гаргаад ирэх үү? Надад бас ямар чадвар болцоо байдığım байна. Тэрийг бас шалгаж сорё гэж одоо зориг тавьсан. Тэгээ ямар ч байсан сайхан 6 дуусгалаа. Уран бичлэгүүдээ хийлээ. Анхлын дэвтрийг би одоо ингээл дээврийн бүсгүй гэдэг нэртэй нэг тууж бичнэ гэдээ хэлжсэн. Анх бичээд эхэлжсэн үед бас тэгэл өдөр алгасахгүй тодорхой цагийн хуурийн дагуу тэгэл өглөө чинь 5 цагт туснаа энэ гэдгийг унтчих яхад 5 цагт тусвал за өмнө өдрийн бодсон төлөвлөсөн зүйлсээ ямар ч байсан 8 цаг хүртэл бичээл өргөжлүүлж явсаар байгаа л тэгэл одоо яг л өчтөр өглөө би 8:30 гэхэд хамгийн сүүлчийн төгсгөлийн бичээд тэгээ манай өрөөнийхөө уншия гэд яарад болдгоо би өчтөр өглөө би мөнгө эрдэндээ уншив. За ингээд төгсгөлийн дарж ирж байгаа. За аль хэсгээр хүмүүсийн сэтгэл хөдлөж байна. Та аль хэсгийг илүү онцолж уншмаар байна. Гэдэг нэг бүсгүйн тухай байгаа. Дээвэр дээр уддаг. Гадаа дээвэр дээр амьдран өвөл зүүнний ямар ч хэцүү үдгэр орон байхгүй, архины хамааралтай тийм ээ. Амьдралыг маш их зовлон бэрхшээл туусан, түүрийг наашаа гэх хүн байхгүй. Тийм хөцөө нөхцөлд намхан дээврийн орой дээр гараа тэндээ өдөр шөнөийг өнгөрөөж уддаг. Тэр хэсэг гарандаа тэр бүсгүй тэнд унтж явахдаа замын эсрэгт байгаа нэг модны орой дээр хэсэг шуунууд амьдардаг. Тэгээ шувуутай өөртөө ярьж амьдардаг тийм бүсгүүд. Тэгээ энэ бүсгүй явж байгаа нэг зураач залуутай танилцаад оюутаа бие биенээ ойлголцдог нэг хэсгүүд гоё ингээ явж ирнэ. Тэгээ амьдралын дунд нь одоо ингээ янз янзын хүмүүсийн эерэг сөрөг талын хандлагууд маш гарч ирдэг учраас тэрийг даван дуулахад нь өөрийн сэтгэлийг ингээ хажуугаар нь тэр зураачийн дэмжлэг маш их болж байгаа тухай гарна. Энэ хоёрын хоорондын хайр сэтгэлийн тухай гараад явж байтал тэр өсвөн бие давхарж ирсэн болно. 40 гаруй насны эмэгтэй зураач нь 50 гаруй насны хүн гэж бодоход одоо энэ хоёрын хоорондын амьдралыг тийм сайхан үе явж исэн тийм үе байхад гадаа гудамжинд ингээ амьдраа явж байхдаа тэр сайхан нөгөө хэвлээд нүрэлтсэн би өр хүүхэд нь ингээд зулбаад ингээд алга болж байгаа тухай тэрний төлөө тэр бүсгүй маш их тэр ингэнэн гастан гашуудж байгаа. Тэр чинь гудамжны амьдрал хэцүү шүү дээ тийм ээ. Тэр хэсгээр манай мөнгөрд нь маань ойлмаар санагдсан шүү дээ. Хэцүү эмгтэй хүн тийм амьдрал туулаад тэгнэ гэдэг нь хэцүү санагдчихсан гэл тийм ээ. Тэгээд гудамжны амьдрал донд явж байхдаа хамгаалах өмгөөлөх хөнгөө байхад энэ бүсгүй яаж зодуур үзээд хүн зодуулаад яаж бүртгэсгэмтэй яаж дээвэр дээр өөрийнхөө амь амьдралыг оюун санааг ухаан санаагаа эрүүл зөвөр авчиж вэ гэдэг бодолтойгоо явж байгаа. Тэгээ энэ хүмүүстэй нийгмээс хандж байгаа хандлага нь ямар хуурамч худлаа байдгийг энэ бүсгүй эцэст мах цусаараа биеэрээ мэдэртлээ ингээд тэмцэн зүтгээд тэгээ сүүлдээ би өөрийнхөө мөрөөдлийн төлөө сайн сайхан амьдралын төлөө тэр зураач гэж залуутайгаа зөв бид шинээрээ амьдралаа босох ёстой юм байна. Хүнийгээр хараад хүнд найдаад хүнд итгээд яваад болохгүй юм байна. Тэгээд арх гэдэг зүйлийг ерөөсөө л орхиод шинэ амьдралаар одоо шинээр амьдрах тийм хүсэл мөрөөдөл тэгээд л төгсөж байгаа тийм л төгсгөлийн нэг хэсэг гарч байгаа нэг юм. Зурус энэ бол бодит хүний түүхээр сэдвүүлж авсан. Дуусглаад гэдэг ийм сайхан зохиол дуусгаад ингээд авсан таад бас баяртай цаг хугацааг сайхан ашиглаад авлаа тийм ээ. Чиний зүрх сэтгэлд оюухад үг яриад чинь хайр гэдэг ойлголт байхгүй бол чи өөрийгөө адуусан тооцоорой. Зүрх сэтгэл хэн нэгнийг өөрөөсөө дор нэгнийг хажуудаа байгаа нэгнийг гэр бүлээ өөр хүүхдээ аав ээжээ хайртай хань ижлээ хайрлах хайр чинь зүрхэнд чинь байхгүй, үг яриад чинь байхгүй, бодол санаанд чинь байхгүй болвол чи өөрийгөө хүн гэж битгий бод. Зүгээр хүнээс доошоо унаад адуусны зэрэгт би очичээ гэж өөрийгөө тооц. Тэгэхээр зүрх сэтгэлдээ, бодол яриантай, хэл яриантай бүгдэнд нь тэр хайр гэдэг тэр агуу ойлголтыг байнга бий болгож бие биенийг тэр сайхан хайраар босгон байгуулж амьдарч тэр амьдралыг туулна. Үүнд л хүн гэдэг амьтны ариун гэгээ мөн чанар оршино л гэж би ойлгоод энэ туульчаа бичсэн юм байна. За энэ зургийн талаар та нэг жахан тайлбар хийж. Таны багцнууд тантай одоо хэдэн жил хамт байна? За энэ удаж байгаа зургийн зураач хүний биер бид гэдэг чирээс амин сүнс шүү дээ. За энэ миний уран бичлэгийн хоёр сайхан биер байна. За энэ бол одоо миний тосон модгийн зургийн биерүүд байна. Энэ одоо бэхмэн байна тийм ээ. За энийг би бол бодож байхдаа зүгээр манай монголчуудын угаасаа л бид мэдэх бүртчэн гоомардыг удам гэж бид ярих дуртай тийм ээ. Тэнгэр заяат гэж ярих дуртай. Тэр домгоос сэдвүүлсэн бүртчэн гоомарлал сэдвтэй борон зураг.
Ерөнхийдөө домгийн сэдвтэй учраас цаана би учрын гой байгаль хийсэнгүү ерөнхийдөө бараан дүрс аваад аль дээр цагийн дээр дундад зүүнний үеийг төлөөлсөн бараан сүүдэр дотор ийм одоо буртшаа гоо марл хоёр ингээд бие биентэйгээ ингээд байж байгаа. Домгийн сэтгэл зүгээр цас манаргаад, од манаргаад, тэнгэр манаргаж байгаа юм шиг юм манарсан ахуудтар ингээд шигтгэж хийж гисэн. Нэг ийм зураг болсон да. Буртшаа гоо марл. Одоо 10 цагаас сэртгүүтэй гардуулна гэсэн. Одоо бүгдээрээ доошоо бууцгаа. За, зураг авчи те. Зураг авчи, шүлгийн ном авчи. Тий. За үзэгчтэй мөрөөдлөлийн нэвтрүүлэг та амьдралаа өөрчлөмөр зорилт төслийг үзэгч та бүхэндээ цуурлаар хүргэж байгаа. Аддиктологийн эмнэлэгтэй хамтраад за Ганбат дарагтай эмнэлгийн одоо сэтгэл зүйчдийн баг, эмчнэрийн багтай хамтраад 14 хоногийн цогц эмчилгээ үйлчилгээнд орсон. За өнөөдөр нэвтрүүлгийн оролцогчд маань 14 хоногийн сургалтандаа суугаа. За төгсөлтийн баяраа хийх гэж дипломоо гардаж авах гэж энэ үзэгч та бүхэн бас хүн яаж өөрчлөгдсөн бэ? За эмч нартаа яаж талархахыг үзэгч та бүхэн хүлээж аваарай. За өнөөдөр их сайхан өдөр байна. Манай сайн санаа сайхан сэтгэл дөрвсөн эмчилгээний 60 дахь төгсөлт маань одоо төгсөлтийнхөө үйл ажиллагааг эхэлж байна. За үндсэндээ бол одоо боловсролын 14 хоногийн хичээл маань өнөөдөр бол дуусж байна. За үргэлжлээд одоо энэ дэмжих хөтөлбөрийнхаа өрөөнд бол 14 хоногийн бас батжуулах эмчилгээ бас давхар явагддаг. Ингээд одоо өвчтнүүд маань үнэхээр сайхан болсон байна. Бүгдөө сайхан одоо өчтөрийн ярилцлага бол их гоё боллоо. За ингээд та хэдтэй эрүүл энх гэр бүлд нь наац жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Аддиктологийн төв маань 2 жил одоо та хэдийг бас ингээд давхар ус хянан шүү. Ингээд энэ одоо өрөөний үе таалга бол үргэлж нээлттэй байх болно. Дөрвсөн эмчилгээг бас удирдах явуулсан эмч сэтгэл зүйч нийгмийн ажилтан эмчилгээнийхээ багийнханд бас алга ташаа. За ингээд та бүхэн маань одоо манай аддиктологийн төвийн хамгийн одоо сэтгэл зүрх шингэсэн манай хамт олонны бүгднгийнх нь нөр их хөдөлмөр шингэсэн энэ брэнд тийм ээ ийм эмчилгээнд манд хамрагдаж сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа та бүхэнд маш их баяртай байна. 2018 онд энэ эмчилгээ маань анх энэ эмчилгээ ихсэн байдаг. 60 дахь төгсөлт буюу нийтдээ 790 хүн ингээд төгссөн байгаа. Энэ эмчилгээний маань үр дүнг би энийг хэлэх маш их дуртай байдаг. 72% үр дүн гэдэг бол маш том үзүүлэлт. Энэ хүмүүст бид нар хамгийн гол нь ахнаас гарan гэхээсээ илүү ахинд хандах хандлага. Дээрэс нь ахны талаарх ойлголтыг бид нар манай багийн дэмжигтэйгээр тултал нь өгч чадхад бидний хамгийн гол зорилго оршиж идэг. Тийм учраас энэ хөтөлбөрөнд цаашаа үргэлжлээд амжилттай явах маань дөрвсөн эмчилгээнд хамрагдсан хүн болгоны хүчээл, зүтгэл, чармаалт хэрэгтэй байдаг учраас та бүхнээсээ тийм ээ тухайн эмчилгээнийхээ үр дүнг илүү сайн гаргаасаа, эмч нартайгаа холбогдоосоо, дээрэс нь нөгөө дахилт өгөхгүй байгаа энэ эмчилгээ үр дүнтэй байгаа талаараа буцаад биднэрт ингээд мэдээлээд хандаж байгаасаа гэж би туйлын ихэр хүсэж байна. Энэ болгоноос бидэнд буцаад манай эмчилгээний баг маань урам авч идэх шүү гэдгийг шин сэтгэлээс хэлэхэд маш таатай байна. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Баярлалаа. 14 хоногийн хугацааг ингээд даван туулсан байна. Тэгээд анх ирсэн өдрүүдэд бодоход өнөөдөр бүгдээрнгийнх нь царайнд нэмцэглэл тодорсон зүрхэнд нь жижигхэн ч гэсэн галаасан, оч бүдэрсэн тийм сайхан байгаах гэж найдаж байна. 14 хоногийн хугацаанд сэтгэл зүтгэлээрээ манай баг хамт олон бүх талын эмчилгээг чадхаараа хийгээд одоо та бүхнийхээ өнөөдөр ингээд одоо үдэн гаргах гэж байна. Тэгээд цаашид эмчилгээнийхаа одоо үргэлжлэх хугацааг бариад эмч нартайгаа холбоотой, сэтгэл зүйч нартайгаа холбоотой одоо цаашд яваарэ гэж хэлмээр энэ. Дээр нь манай үе таалга үргэлж нээлттэй байгаа учраас хэлсэн ярьсан биднэрт бас нэг хоорондоо тавьсан нэг зорилго байгаа, уулзсан гэсэн нэг цаг байгаа. Тэр хугацаанд цаг алдалгүй бүгд сэтгэлээ гаргаад, ажил төрлөө зохицуулаад ирээд эмчилгээндээ хамрагдаад яваарэ гэж хүсэж байна. Тэгээ та нартай ажиллахад айгүй таатай байлаа. Үр дүнгээ хараад би бол одоо өөрөөрөө бас бахархаж чинь зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай хүмүүсийг зөв газар руу чиглүүлж өгөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Юуны өмнө энэ манай дөрвсөн эмчилгээг зорин ирсэн зүрх зүрх гаргаж маш гайхалтай юм алхмыг хийж байгаа. Амьдралдаа тийм үү гэрэл гээгээ нөгөө хонглоо зүрд гэрэл лаасан гэдэг шиг
өөртөө оюун санааны хувьд том хөрөнгө оруулалт хийж байгаа, сэтгэл зүйн хувьд том хөрөнгө оруулалт хийж байгаа. Хайртай хүмүүс төр гэр бүлдээ бид нар эрүүл энх аз жаргалыг бэлгэлэх гэж энэ сууж байгаа. Тэгээд тийм ээ 25 онд шинэ хүн болох гэж манай хөтөлбөрт хамрагдсан одоо бүгдээрээ ингээд төгсөөд хэдүүлээ шинэ хүн болж байгаа шүү дээ. Хорт зуршилгүй, шинэ аав, шинэ хоббитой, шинэ юу Болбаатар шинэ хүн болж байгаа шүү. Тэгээд бүгдэнд нь ингээд том амжилт бас итгэл найдвар одоо өгсөн өрөөё. Та бүгдээр чаднаа. Би итгэж байна даа. За. Бас төгсөлтийн хамт олонны дунд Замлаахын дотны найз бас ахын нэрээд сэтгэлээгүй хөлийг үргэлжлүүлсэн ирсэн байгаа. Ингээд намаа хамтлагийн өгсөн ахыгаа хүндэт хүрье. Хүн гэж амтан өөрийгөө л ялах хэрэгтэй байдаг. Эмчнэр бол ингээд сэтгэл зүй бүх юмараа маш их ингэж дэмжиж байгаа. Хамгийн гол нь өөрсдөө ч маш их шалтгаалт юм байлээ. Одоо миний ойр дотны бас хүмүүс яг ийм юмд ингээд ийм эмчилгээнд хамрагдаад одоо айгүй гоё явж байгаа хүмүүс олон байгаа. Тэгэхээр өөрөө өөрийгөө л ялах ёстой хүн гэж юм та. Яг өөрийгөө ялчихсан нөхцөлд бос нь өндөө жижиг шүү юм их. Би ч гэсэн бас энэ борд арсыг олон жилийн өмнө хүртэж явсан. Тэгээ бас одоо уухай хэрэглэхээ бод айгүй олон жил болчих. Хизээ хамгийн сүүлд хэрэглэснээс мартчих. Архихгүй амьдрал үндэл гэгээтэй байдэн шүү дээ. Одоо би өнөөдөр энд ирдэг хамгийн гол одоо утгагүй л би замланд одоо сүн самтлагийн гой шүлэг бичдэг маш олон сүн самтлагийн алдартай дуунуудын үгийг бичсэн. Яриул зөндөө юм байгаа. Тэгээ би бас дүүгээ бас хүнсийг яваасаа гэж дотроо бол ах хүний удаад хэлдэг. Тэгээд одоо би хичнээн үгэрлээд өөрөө хичихгүй л агиц. Тэгээ миний дүү хижээ ийм одоо царайчсыг харалтай айгүй гоё болсон байгаа ч тийм. Тэгэхээр өөрсдөө ялаарай. Энд байгаа хүмүүс та нар ингээ ялах гад зориг гаргаад ингэж ирсэнд бол нэрэ бас агуу өөрсдөө агуу хүмүүс л гэж бод. Би бол тэгж л бодож байна. Энд ийм гоё одоо суудсан байгаа. Одоо замлангийн зохиосон дуу би тоглож өгье. Тэгээд дэргэд өрөнгө огхон чамай дэмиби харагё хайрын сэтгэлээр тадаги таны зүгээс сэтгэлцэн ёо гимшины царай надад онцгий ирээдүйн сэсэлэн би надад ганцхан сэтгэл хэрэгтэй намайг их хогт хэрэгтэй найз чи намайг гооч замд гараад ир Охичи надад сонто орсиуне те одочи намай пучангүй ондоуни чорхитэй чини царай надад тонфиш ирээдүйн сонбиш надад ганцхан сэтгэл хэрэгтэй намайг хогүйтэй найз чи намайг гооч чини царай надад тонфиш ирээдүйн сонбиш надад ганцхан сэтгэл хэрэгтэй намайг хогүйтэй найз чи намайг гооч найз чи намайг гооч Тэгээ Батбаяр ах дээр эмчээ эвлэж явах хугацаанд нэг дуу хамтарч хийсэн байгаа юм а. Тэгээ Батбаяр ах нэг шүлгийн санаа би өөрөө дууны санаа хэлсэн. Талархыг баярлая гэдэг дууны юу яасан чи Батбаяр ах өөрөө ердөөсөө баг таа чи 10 минутанд 5 минут бичлээ. 5 минутанд бичсэн. Тэгээ миний хувьд бас нэг аялалгүй хийсэн байгаа. Тэгээд яг өнөөдөр яг тоглож ихээр бас жоохон боломж өгдөггүй. Дараа нь нэг мөсөн аялгууга гаргаад шүлгтэйгээ наагаад дуучингаа сонгоод магадгүй энэ дууг би төгсөн ахтайгаа хамтраа дуулахыг ч бас үгүйсэхгүй л дээ. Тий. Тэгээд энэ шүлгийг би өөрөө хэлье гэж бодлоо. Айгүй гоо шүлэг болсон энэ. Өглөө нар шиг мишэн өгдөх. Өдөр гиген бүхэн талархъя.
Өргөн тал шиг тэрэн золгох. Өрөвч тандын сэтгэлд нь талархъя. Ээжиндээ тэнэрэн асрах. Эмч таны сэтгэлд талархъя. Гониг үргээс нь дулаахан гарцтай. Гоо сайхан сувлагчид талархъя. Хайлган цайлган сэтгэлээ өргөсөн. Халахын сайхан бүсгүүд талархъя. Мөрөөдөл хүслийг минь ургуулж өгсөн. Мөнхийн тэр гоо бүсгүүд талархъя. Ойлон тавширх миний сэтгэлд. Урам өгсөн бүхэнд нь талархъя. Хайрлан доглох бидний зүрхэнд харамгүй өгсөн бүхэнд нь талархъя. Батөрийнхээ бэлтгэл шүлэг байгаа шүү. Ирэн аяхгүй гэж бодоод байгаа манайхаа. Баярлалаа. Гэрчилгээ эрхэм хүндэд баяраа өгтөө хаширдан дана. Сайн санаа сайхан сэтгэл 14 хоногийн эмчид бүрэн хамрагдсан тул танд батламж хадгалав. Адигтлагын төвийн дарга Дэгамбат сэтгэлийн хаалга итгэлийн төлгөөрөөр онгоодог юм шүү. Өөртөө болон бусдад урам өгч амьдраараа гэсэн байна. Та гарч иж батламжаа олоо. 14 хоногийн хугацаанд нэлээд сайхан эмчилгээ үйлчилгээ авсан гэж бодож байна. Тэгэхээр олон хүмүүсийн энэ байгууллагын дээр нийгэм хамгааллын тусгай төвийн гээд манай уран бүтээлчдийн гээд олон хүний ихтгэл найдвар та хэд дээр байгаа. Тэгэхээр өөрөөрөө үлгэрлэлээрээ олон залуучуудад энэ архинаас татгалзаж болдог энэ бол өвчин юм аа, архинаас гарч чаддаг гэдгийг одоо харуулаараа өөрөөрөө үлгэрлээрээ гэж бодож байна. Тэгэхээр энэ эмчилгээнд хийлгэж гиснээс хойш энэ үнэхээр гайхалтай байлаа. Энэ эмч ажилчид нь бүгд сэтгэл хангалуун биднийг инээж өгтөж аваад инээж өвдөж өгч байна. Бас амар гоё юм. Тэгээд үнэхээр арх ямар хор өвчтэй, хор нөлөөтэй хүнийг доош нь унгах тийм эрсдэл их үүсгдэг тий. Хүний сэтгцэд их нөлөөлдөг өвчин юм аа тий. Тийм болохоор залуучууд нь бас хэрэглэхээс аль болох татгалзаараа гэж би уриалмаар байна. Би өөрөө ч гэсэн татгалзаад нэлээд нэрчмтэй эхэлсэн явж байгаа. Тэрэн дээр дөрүүлээд одоо цаашаа би одоо залах хүн цаашаа үргэлжлүүлээд яаж амьдрах те гэр бүл зохиох те гой юмнууд их бодогдож байгаа. Тэг мөрөөдөлтөө хүрнэ гэж бодож байгаа. Тэгээд энэ нийгмийн хамгааллын тусгай төвийнхээ хамт олонд баярлж байна. Адиктологийн төвийнхээ хамт олонд баярлаж байна. ТV-ийн уран бүтээлчд бас их маш их талархаж байгаа. Тэгээд сэтгэл маш өндөр байна надад бол. Амадрогто Олдоотор та гарч иж хичээлээ гарнаа уу? Шааруу огто насан жаргал гарч та батламжаа гарднаа уу? За. Бүхий утга бүхий манай шаар хөлөө байна. Ангийн дараа готов гээд. Одоо чиглэлдээ сайхан яваа шүү тий. За 14 хоног урт дэмшиг хэрнээ хурдан өнгөрлөө гэж бодож байна. Миний хувьд бол одоо өдөр алга ирж та бүгдийг анх ямар хөө байдалтай ирсэн, жаахан хаалттай ирсэн. Одоо ингээ 14 хоногийн дараагаар бас сэтгэлээ нээдэг, ярьдаг ингээд ийм болсон байна. Та хэдийн хувьд бол мэдээж нэлээд өөрчлөлт гарсан баг гэж бодож байна. 14 хоногийн хугацаанд бол айгүй хурдан өнгөрлөө. Саяхан л бидний наалгаар ороод эхний өдрийг тэгэл 14 хоног 2-7 хоног гээл бодоол байжсэн. Энд айгүй их зүйлийг сурлаа бас. Өнөөдөр айгүй их гоё байлаа. Дуучин чирлээ, ер нь л төгсөлт гээл айгүй хүмүүс их хүрээлэл их сайхан байлаа. Энэ бүгдл инээмсэглэлтэй. Миний хувьд бол өстой бас нэг айгүй гоё дурсамжил үлдлээ. Би энэ дурсамжийг бас одоо энэ олон хүмүүсийн итгэл найдвар, энэ хүмүүсийн бас бодол, энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй төлөө хичээнэ л гэж бодож байна. Би ер нь хэлсэн амдаа хүрнэ. Тэгэхээр чиний ард бол нийгэм хамгааллын тусгай төвийн хамт олон багш нар байгаа. Дээр нь нэмэгдээд адиктологийн төвийн одоо сэтгэл зүйчийн эмч нар байна. Олон хүмүүсийн итгэл явж байгаа. Тэгээ нийгэм хамгааллын тусгай төвийнхээ бас энэ хүмүүс бас айгүй их сайхан хүмүүс. Би энэ хүмүүстэй их баярлж явдаг. Миний амьдралд бас алдаж онж явахад бас хамгийн түрүүнд төшиг болон авч яхад тусуулаад энэ нийгэм хамгааллын тусгай төвчл ингээл авлаа шүү дээ. Тэгээд би энэ төвдөө бас их айгүй их баярлалтай явдаг. Одоо үгээр хэлхээ аргагүй юм да тий.
Одоо тэгээд энэ телевизийн хамт олон байна. Намайг харж байгаа мянган хүмүүс байгаа бас. Энэ хүмүүсийг бас тэр хүний итгэлийн алдахгүй төлөө бас өөрөө хичээнэ. Тэгээ нэг өдөр ингээд би уухгүй гэл нэг өдөр л би өөрөө бүх юмгаа солигдоод ингээд яахгүй гэсэн. Хүн гэдэг чинь бас янз бүрийн юм тохиолдно. Тэр болгон дээр л төвчээртэй, хүлээцтэй, аль болох л бүхэл зүйлийг л өөртөө одоо дотроо хадгална да. Тэгээ мөрөөдөл бэлэх байхаа миний. Би энийг одоо бас өөртөө мөрөөдөл тавьсан байгаа. Манчиг оогтой Бат хоёр та гарч ирж батламжаа гардна авноо. За ингээд аяас үг нундарсан. Маш аяастай юм байна тий. Тэгээд эрүүл мэндийг хүсье. За. За баярлалаа амжилт хүсье яахаа. Тэгээ 14-ний хугацаа бол эхлээд удаан санагдчихсэн нэгтэй яг хаа эмчилгээ хийгдээ сэтгэл зүйн ороод сайхан хамт олонны дунд байхаар юу яг хурд өнгөрчт юм байна. Сэтгэл санааны үед бол их сайхан өдрөг энэ сэтгэл санаа гэдэг чинь бас заславаад сэргэх бүрэн боломжтой байд юм байна. Хамт олон дотор, уур амьсгал дотор, эерэг байдал дотор, зөв бодол дотор бас хүний сэтгэл санаа босоод ирэх бүрэн боломжтой байд юм байна. Тэгээ яг хуу одоо гадуур явж байгаа арх дарсны асуудыг шийдэж чадахгүй олон хүмүүс байгаа. Улам залуучж байгаа. Тэгээ эдгээр хүмүүс хандан хэлэхэд ийм сайхан газар бас байд юм байна. Та бүхэн нэрээд уулзаад уулзраад энэ сэтгэл заслын эмчилгээнд нь хамрагдаад энэ сайхан хамт олонны хүрээлэлтээр орчих юм бол амьдрах итгэл найдвар эргээд олоод авах боломжтой юм байна. Хөлдөрөө бас боломжтой юм байна. Бид нар бүгдээрээ нийгэмд хаягдсан, гээгдсэн, гадуурхагдсан хүмүүс биш. Бид нарыг бас наашаа гэдэг босгоод авах юмсан, түшээд авах юмсан, зөв замд нь оруулах юмсан гэсэн бүхэл бүтэн ийм сайхан баг хамт олон ажиллаж байд юм байна гэдгийг ойлгоод одоо наашаал анхаарлаа хандуулаасаа сэтгэл зүрхэндээ шийдвэр гаргаад ирээсэй гэж би хүсэж байна. Адиктологийн төв хамт олондоо маш их баярлалаа. Тэгээ өөрийнхөө гарын бүтээл Бүтцэн Гоомор 6 төвийнхөө хамт олонд бэлэг болго үлдээж байна. Одоо нөгөө будаг натаагүй шинэ бүтээл гэдэг чинь зураг маань будаг натаагүй байгаа учраас би ингээд хоёр талаас нь яслаад бэлгэлээд өгчий. Та бүхэндээ үнэхээр талархлаа. Энэ сайхан сэтгэлтэй эмчнэрийнхаа буйнаар энэ сайхан байгууллагын гүтээр одоо сэтгэлдээ бас сайхан итгэлийг тээж гарлаа. Цаашдаа ч гэсэн амьдралаа бүрэн бүтээр нь босгоод явах итгэл найдвар дүүрэн байна. Та бүхэндээ баярлалаа. За тэгээд зургаа бол ингээд өгөх хэмжээний хэлдэг болчихсон бас тийм. За зургийн ерөнхий санаа бол ер нь манай монголчууд бүгдээрээ мэдэндээ Бүтцэн Гооморлын удам бид дээд тэнгэрээс заяатай бид тэнгэр удамтай ийм сайхан омогсмор сайхан түүхтэй өвөг дээдсийг үрсад бид муу явах ёсгүй, гундуу явах ёсгүй тийм ээ. Босоо заяатай гэж ярьдаг. Энд олон залуучууд бол энэ олон хүмүүс байна. Энэ сайхан байгууллага хамт олонны итгэл найдварын хүчээр сайхан босоо заяатай Монгол гэдэг чинь Кемертэй явахыг бэлэгдээд энэ сайхан өвөг дээдсийн одоо Бүтцэн Гооморлыг бэлэгдсэн юм сайхан бүтээлээ хийсэн юм аа. Тэгээ бүтээлээ хамт олонтой бэлгэлж байгаа маа. За монголчгаар бас бичиж үлдээсэн бах те талархлын үгээ. Уран бичлэгээр бас хамт олондоо сайхан үг бичиж үлдээлээ. Тэгээ нийслэлийн адиктологийн хамт олондоо баярлалаа гэсэн бичгийг та бүхэндээ бичиж үлдээлээ. Та бүхэндээ энэ боломжийг олгосон намайг дэмжсэнд бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Ерөөсөл хүнийтэл юм байна. Тэгээ хүнтэй яаж хандж нэг ч гэсэн хүнийг босгоод авах юмсан сэтгэлд нэг тийм оч өгөө тэрийн цаашаа гэрэлтээд яваасаа нэг ч гэсэн гэрвэл элэг үтэн байгаасаа гэсэн халуун дулаад юм сэтгэлтэй үнэхээр онцгой байгууллага байт юм байна. Яг ингэчээл физик эмчилгээ, ховс эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ, бүх төрлийн эмчилгээнүүд нэг дарааллын дагуу маш сайхан орд юм байна. Тэгээ энэ сайхан хамт олонны итгэл найдварыг өргөж үүрж явна гэдэг бол хариуцлага л да. Хохогны маш өндөр хариуцлага. Тэгээ энэ гэдэгт хариуцлагыг алдахгүйгээр эргэн тойрон эргэж уулзах холбоотойгоор ингээ явж байвал эдгээр хүмүүст маань баярлална. Миний амьдрал сайхан болно. Ах дүүс маань баярлална. Амьдрал маань улам өргөн гэрэлгээтэй болно. Тэгэхээр энэ хүмүүстэйгээ байнгын холбоотой байна. Угаасаа энэ дарга өдрөлгүүд бол эмнэлгийн хамт олон маань байнгын эргэх холбоотой байгаараа өө таалга нээлттайгаараа гэсэн. Тэгээд хариуцлагыг алдахгүй явах л одоо хичээн дээ. Төрсөн нутгийн бараан дотроо хүүгээ харуудана танцагаан гөргөндөн зэрэгдээд мөрөлдө татануудын тоглолтон өдөржин хүлээдмэ сайхан
сураллавига зүрхэндээ тэгээ саруу тандара сажил татудан явна Танго шиг нүрэлтэн хүнүгэдэнэ хамагийн дудан сэтгэл хүмүүдээ мата За, балаатар гоё доолт юм байна шүү дээ, тий. Доолнаа тоол. 14 хоногийн эмчилгээнд хамраглаа. Одоо цаашаа гараад нийгэм хамгааллын цогц төв дээр бас эмчилгээнд хамрагдана. Тэгэхээр өдөр болгон үгүй гэж хэлэх ёстой. Олон хүнд бас үлгэрлэх ёстой. Энэ олон хүмүүсийн ихтгэл явж байгаа. Тэрийг ойлгосон. Тэгээ нийгэм хамгааллын тусгай төвийн хамт олонд энэ адилхан эмнэлгийн хамт олонд бүгдээрэнд баярлалаа. Энэ дэшнүүд айлдуулаад ээж ах бэрэгч гураасаа үйлчлэгөө чинь. Тэгээ цаашдаа би хичээл уусаагүй болоод тэгээд залуучууд хандхад энэ арх гэдэг юунаас энэ гарч болдгийм байна гэдгийг хэлье. Гараад одоо ингэж бараг жил болох гэж байна. Инээж аваад энийг л дуусгаж ийн гоё байна. За амжилт. За ил. Адилтлагын төвийн төгсөл 60 дахь төгсөлтөнд тэгээд ингэж энийг дуусгад орж ирж байгаа юм 10 удаа хэлсэн манай анги 10 зодоо юмштай яа. За, замлах эмнэлэгт 9 хоног хэвтээд гарч байна. Тэ яг эмнэлгийн дүрмээр бол тэгээд одоо хэдхэн хоногийн дараа эхлэх дөрөвсөй буюу 14 хоногийн цогц эмчилгээнд орох ёстой байгаа. Яагаад энэ эмчилгээнд та орж амжаагүй эхний ээлж нь гэхээр асар их хордлоготой ирсэн та тий. Биеийн байдал бол нэлээд хүнд ирсэн эмчнэр бол хэлсэн тий. Тэгээд 9 хоногт бол одоо зөвхөн таны хордлого тайлах эмийн эмчилгээнүүд хийгдсэн. Одоо та 14 хоногийн дөрөвсөй хөтөлбөр гэдэг энэ цогц сэтгэл зүйчтэй эмчилгээнд хамрагдана тий. Тэгэхээр одоо таныг хүлээж аваад авч явах гэж байгаа яг батлан дааж байгаа хүн байгаа. Тэгэхээр гараад уухгүй гэдгийг одоо эмчнэр хэлж байна. Бид нар ч гэсэн танаас бүр хичээнгүйлэн гойж байгаа. Энийг та одоо ухамсарлаж байгаа үстэй. Ухамсарлаж байна. Одоо би ер нь бол хүн болгоёл яг насан туршдаа хуураад ирсэн байна. Өчтөр уржигдэр хүртэл гарц цухтаагалгүйгээл эн чинь тэгээд нөгөө одоо яа тий одоо энэ аль гэдэг юм одоо намайг бол бүрэн эзэмцсэн юм байна. Тэгээд одоо сая цогц эмчилгээ ихтэй би бол 9 хоногийн хугацаанд бол арх уусангүй асар их төвчээр одоо ингэж миний хувьд бол их гаргаж байна. Тэгээд амлж байна. Үнэхээр амлж байна. Одоо санаас тэгэл сая нөгөө ганц тулгын эмчтэй бас жоох ярилцаад нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө авахраас би бас ингэж хүмүүстээс олон удаанс ярилцж байгаагүй юм байна. Тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хүн ярилцсан гэдэг чинь өөр үт юм байна. Би нөгөө хуучин дандаа нөгөө хамт ууж исэн найз нөхөд. Гэтэ би найз нарыгаа муу хэлэхгүй л те. Дандаа сайхан уулзууч би миний найз нар дунд сайхан ус зөндөө би. Тэгтээ бид нар ч нөгөө архины ардаас дандаа буруу зүрх зүйлх ярьд юм байна. Тий. Тэгээд одоо санаас зэд бол бүр ингээд докторгүй юм шиг харагдаж байгаа боловч би дотроо өөрөө амар бие бариад байна. Би бол аль гэж ниссэн яваад байна. Уул нэг дотор бол бие бариад байгаа нь тэгэхэд гаднаа мэддэгдээд байгаа сэтгэл нь хөөрөөд маш их цаг хугацаа хийд юм өнгөрөөсөн байна. Тэгээд би нэг л юмд яарад байна. Тэр юу гэх юм бол би архигүйгээр алхахыг амар хүсэж байна. Архигүйгээр гүүхийг хүсэж байна. Архигүйгээр би хүнтэй ярилцахыг хүсэж байна. Сая эмнэлэг дотор дандаа 90 сар бол улсууд таамд байсан. Айгуу гоё л арх гэдэг зүйл гүүр 9 хоног цай байсан. Тий. Уг нь бол та нэг одоо би энэ дөрөвсөйгээд 14 хоногийн цогц эмчилгээ эхлэхээс өмнө хоёулаа холбогдоод ирүүл гэж нэлээд хичээсэн боловч та яг одоо нөө тэрэлж явлаа одоохоо очлоо гэд ингээд өөрөө бас хэсэг ботсон баг. Тэгээд ингээд иржээтэл яг энэ эмчилгээ эхлээд 2-3 хоногчсон байсан учраас та хордлого тайлах эмчилгээнд эхэлж орсон. Угаасаа нэлээд их хордлоготой ирсэн учраас тий. Тэгээ одоо бол хордлого тайлагдсан эмчилгээ эмчнэр хэлж байгаа тий. Сэтгэл зүйчийн ганцаарчсан сургал юунд орсон хичээл сургалтанд орсон гэд тэгэхээр таныг бас нилээдгүй юм ойлгосон байх гэж бодож байна. Би сая сэтгэл хөдлөлтөний өвчрөх юм бол эмнэлгийн дарга маргааш үл 11 цагт миний өрөөнд дээр хурж ир ганцаарчсан уулзалт хийнэ гэд. Тэгэхээр би маш их сэтгэл хөдлөөд ганц тулгын эмч маань бас маргааш хурж ирж тэгээд дутаа уулзаа гэж хэлсэн болохоор сэтгэл бас амар гой хөдөлсөн л дээ. Яагаад гэх юм бол бүхэл бүтэн эмнэлгийн дарга хүнийг нэр зохиод хурж ирж уулзаарай гэдэг чинь маш том нэр төрийн хэрэг. Тэглэж одоо би гараад уулаа гэхэд миний германд ямар ч мөнгө байхгүй.
ямар ч уух нөхцөл байхгүй. Ах маань хөрөд ирсэн. Ахын яжид ууж болохгүй. Тэр уух юм бол яндан хүлээсээр хүлэгдээ зодуулна. Тэрийг би мэдж байгаа. Тэгж уух юм бол та өнгөрсөн хугацаанд амьдралаа алдсан, арнаас олж олон зүйлийг алдсан байгаа шүү дээ. Тийм эрүүл мэндэ гэдэл. Одоо тэгэхгүй би өөрөө сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн л дээ. Тэрийг их дарах гэж амар их явдаг. Тэгээд их олон жил баг зүүж явсан. Тэгээд сая тэр илэрхийллийн тэр яг жоохон 7 настай хүүхдийн замлигийн дүр төрх сая харагдсан баг. Би цоошны хүн болохыг хүсэж байна. Олон хүмүүсийн сэтгэл шингэсэн байгаа мөрөөдөл нэвтрүүлгийн уран бүтээлч, дэмж совилогч гээд багаар ажилласан хүмүүс. Тэгээ эргээд та одоо энэ хэдхэн хоногийн дараа дөрвсөн эмчилгээндээ арх уухгүйгээр эрүүл ирэх нь шүү дээ. Одоо 10 хоногийн дараа эхлэх нь шүү дээ. 10 хоног би үнэхээр сэтгэл зүгээ дахиж нэг бэлдэх хэрэгтэй. Яагаад гэх юм бол би тэр хооронд нь хийж гүйцэтгэлээг бас жоохон ажлууд их байгаад байгаа байхгүй миний хувьд. Яагаад гэх юм бол гадуур дотор хүнтэй уулзах ажил зөндөө их байна, ярилцах ажил их байна. Тэгэхээр зохицуулах ажил их байгаад байгаа болохоор 1000 төм өөртөө тэмцээд байсан. Би амар олон юмтай тэмцэлтэй байл та. Би зэний имлэг төвтөд үнэхээр завгүй байлаа бүр. Харин тий. За таныг авахар хүн ирсэн байна. Ямарсан гар үсгийн зурулж өгөөд хүлээл гэж өгөх гэж байна таныг. За харин тий. Надаа найдаж болно. Одоо бол ийш тийш гэх гээ. Тий. Аддиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар нэг хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Жоо ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөв. Эвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. За манай эмчилгээний мэдрэмжэн дээр суурилсан бүлгийн 3 сэтгэл заслын эмчилгээ нэг дор явагддгаар бол онцлог байдаг. Үндсэндээ эмчилгээнд хамрагдсан хүмүүсүүдээ бол 2 жилийн хугацаанд хянахаар одоо бид нар төлөвлөд явж байна. За эмчилгээний дараах хөтөлбөр гэдэг бол маш их чухал байдаг. Энэ бол одоо 7 хоног болгон бол одоо эмнэлэг дээр бас цуглардаг. За батжуулах эмчилгээндээ бол бас 6 сар болоод бас хэвддэг. Энүүгээр бас онцлог байдаг. За нэг одоо эмчилгээний хөтөлбөрт бол одоо аддиктолог эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан одоо бүхэл бүтэн эмчилгээний том баг бол хамтарч оролцдог. За энэгээр бас хяндаг. Нөгөө талаараа бол гэр бүлтэй нь бол хамт эмчилгээ нь хамгийн одоо үр дүнтэй байдаг. Энэ чиглэл рүү бол манай одоо эмч мэргэжлүүд бас одоо хамтарч ажиллаж байна. Удахгүй бас үр дүн гарнаа гэж бас бодож байна. Хайрын харцан үлгий дулжандэрнэ хамгийн гол хүн шиг амьдрна. Хүнээрээ дутж амьдрна хүнээжидээ ерөөлж амьдрна хүлгээцэн имэйл жандэрна хөгшөд дөрсөн ерөөлж амьдрна сэтгэлийн гэрлэнд тэмүүлэн амьдрна итгэлийн гэгэндэн тэмрүүлэн амьдрна хайрын харцан үлгий дулжандэрна хамгийн гол нь хүн шиг амьдрна.
За үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлгийн уран бүтээлчид та амьдралаа өөрчлөлмөр өнөө зорилттой төслийн 9 цуврал дугаарыг үзэж та бүхэнд хүргэлээ. За нэвтрүүлгийн оролцогчид нийгэм хамгааллын тусгай төвөөс өөрсдийн хүслээр ирж адигтлогийн эмнэлэг дээр 14 хоногийн дөрвсийг буюу цогц эмчилгээ үйлчлэгэнд хамрагдаж өнөөдөр эмчилгээг хардаж аваад төгслөө. За замлаахын хувьд бол яг эмчилгээ эхэлсний дараагаар ирсэн учраас хордлого тайлах эмчилгээндээ ороод одоо 10 хоногийн дараагаар эхлэх дөрвсийн эмчилгээнд ирж хамрагдахаар болсон. Ингээд нэвтрүүлгийн оролцогчтойгоо 14 хоногийн хугацаанд адигтлогийн эмнэлэг дээр хамт байж ажилласан. За энэ хугацаанд анх ямар ирсэн, одоо ямар болсон гэдгийг бид мэдж байгаа учраас бас бид нарт бол маш их ихтгэл төрж байна. Та хэд минь хичээгээрээ ингээд мөрөөдлийн нэвтрүүлгийг энэхрээд өндөрлөж байна. Түр баяртай. Хүн шиг амьдралаа